За YouTube сувагт маань тавтай морил. За та бүхэндээ энэ сувгаараа сэтгэл зүйтэй холбоотой мэдээллүүдийг хүргэх болно. За өнөөдөр та бүхэндээ гэр бүлийн системийн тухай хуваалцъя. За гэр бүлийн систем яагаад чухал вэ гэхээр хувь хүний нэг хүний сэтгэл зүйг ойлгохын тулд тэр хүний цаана байгаа бүхэл бүтэн гэр бүлийнх нь тэр том дүр зургаараа гэр бүлийнх нь системийг ойлгох шаардлагатай байдаг. Ямар хүмүүжлтэй, ямар соёлтой, ямар орчинтой гэр бүлд хүн өссөн байна гэдэг маань тухайн хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. За тэгвэл өнөөдөр та бүхэндээ үндсэн 5 төрлийн гэр бүлийн стил хэв загварыг хуваалцъя. За нэгдүгээрт нь болохоор энэ зурагт харагдаж байгаагаар бол disengaged буюу ийм сэтгэл хөдлөлийн хувьд тусдаа холбоогүй гэдэг ийм гэр бүлийн төрөл гэж байд юм байна. За хоёрдугаарт нь гэх юм бол authoritarian буюу ийм захиргаалалт дүрм журам дээр суурилсан гэр бүл гэж бас байдаг. За гуравт нь гэх юм бол энэ protecting буюу ийм хамгаалагч төрлийн гэр бүл бас байдаг бахнэ. За дөрөвт нь гэх юм бол энэ enmeshed буюу сэтгэл хөдлөлөөрөө ингээд хитрхи их холбогдсон тодорхой boundary буюу хил хязгаар муутай тийм гэр бүл гэж бас байдаг. За хамгийн сүүлд тавт нь бол эрүүл гэр бүлийн хэв загвар ямар ах хэвтэй юм бэ? Ямар байд юм бэ гэдгийг та бүхэндээ хуваалцъя. За үүнийг сонсоод та бүхэн бас комент хэсэгт өөрийнхөө төрж өссөн гэр бүл маань ямар онцлогтой байсан бэ та илүү айл хэв маягийн төрөлд танаа гэр бүл илүү хамаарагдаж байна, төстэй байна вэ гэдгийг бас хуваалцаарай. За мөн таны өөрийн бий болгосон гэр бүл чинь гэр бүлийн соёлд таны өсөж төрсөн гэр бүлийн нөлөө яаж нөлөөлж байна энэ гэр бүлийн загварыг давтаж байна уу гэдгийг бас та хуваалцаарай гэж хүсэж байна. За тэгвэл нэгдүгээрт нь хамгийн эхлээд энэ зурагт харъя chaotic family, disengaged family гэдэг. За энэ яадаг төрлийн гэр бүл вэ гэхээр ерөнхийдөө та зургаас харах юм бол гэр бүлийн гишүүд маань ийм тусдаа өөрийн хил хязгаартай өөртөө амьдралаа ингээд болгоод явдаг гэр бүлийн харилцаа холбоо муутай ийм төрлийн гэр бүл байгаа. За энэ гэр бүлийн онцлогийг харах юм бол эцэг их тустай ажиллаа хийгээ явж гин өөр хүүхдүүд нь өөртөө болгоод ингээд явж гин. За энэ гэр бүлийн гол онцлог нь юу вэ гэхээр илүү автономи буюу ажил үүрэг ажил үүрэг дээр холбогдсон байдаг. Жишээлбэл энэ гэр бүл ингээ хамтдаа хоол идээ сууж гинэ гэж төсөөлвөл хоолны ширээний цаана ямар яриа өрнөх вэ гэхээр хичээлээ хийсэн үү, хичээлдээ явсан уу, за ажилдаа явсан уу ч гэдэг юм уу. Ийм ажил үүрэг дээр чиглэсэн ярианууд голдуу өрнөдөг. За нөгөө сэтгэл хөдлөлөө хуваалцах чи юу мэдэрч байна, хувь хүн өөрийнхөө үзэл бодол, сонирхлоо хуваалцах тал дээр бол маш бага байдаг. За энэ гэр бүлийн гол онцлог нь юу вэ гэх юм бол хоорондоо ярилцахдаа миний зөв. За миний зөв харин чиний буруу гэсэн хандлагатай харилцдаг. За ер нь юу ч ярьсан нөгөө хүнийхээ үзэл бодлыг бол хүлээж авахгүй аль хэдийн өөрийнхөө үзэл бодлыг зөв гэд итгэцэн нөгөө хүн маань нөхрөнч вэ хүүхэд нь өөрийнхөө бодлыг хуваалцах үед үл тоосон чиний буруу гэсэн нэг юм илүү хоорондоо зөрчилдөх, маргалдах хандлагатай байгаад идэг. За гэр бүлийн онцлог бие биенийхөө эрхчлөөнд халдахгүй юм тусгаарлагдсан илүү ийм тусдаа амьдралаа зохицуулдаг. За гэр бүлд нь асуудал гарч ирлээ гэх юм бол тэр асуудлыг шийдвэрлэх чадвар маш сул байдаг бас. Хоорондын харилцаа холбоо, communication skill багтай, хоорондоо ярилцаж ойлголцож чаддаггүй учраас нэг зөвшөлтсөлд хүрэх шийдвэр гаргах тал дээр маш муу. За ямар үед шийдвэр гаргадаг вэ гэхээр бүр зайлшгүй яаралтай асуудал шийдэх шаардлагатай болох санхүүгийн асуудал тулгарх эсвэл эрүүл мэндийн хин нэгнийхний эрүүл мэндийн асуудал гарах юм бол тэр үед л шийдвэр гаргадаг. Түүнээс наан бол ингээд асуудлуудаа зүхтаагаад хойшлуулаад байх хандлагатай. За өөр хоорондоо ингээд баг ярилцдаггүй хамтдаа цаг өнгөрөөгөө л байгаа юм чи юу мэдэрж гин чи юу хүсэж гин гэж сэтгэл хөдлөлөөрөө холбогдох чадамж муутай учраас голдуу зүгээр хамт кино үзэх эсвэл телевизээр үзэх за магадгүй ингээд өөр зүйлийн талаар ингээд ярьдаг.
Ингээл хамтаа цаг өнгөрөөгөө л гарна сэтгэл хөдлөлөөрөө холбогдож чаддгүй. Тийм байдаг. За ийм гэр бүлийн онцлог гэх юм бол гэр бүлд маш асуудал гардаг тий. Асуудлууд гараал гэдэг тий. Тэрийгэ шийдэж чадахгүй ингээд их зөрчил маргаан ихтэй, хүүтэн хүндийн харилцаа муутай ийм байдаг бахны. Та магадгүй ийм гэр бүлд өссөн бол тий. Таны эцэг эхийн онцлог ийм байсан бол бас одоо таны бий болгосон гэр бүлийн соёлд бас энэ байдал нь яаж нөлөөлж ийн те тэрийг бас та хуваалцаарай. За хоёр дахь гэр бүлийн төрлийг хамтдаа харцгаая. За энэ бол одоо authoritarian буюу одоо ийм захирангуй, тушаангуй те ийм дүрм журам дээр суурилсан гэр бүл байгаа. За энэ гэр бүлийн зургийг харахаар яаж гинөө? Ээж одоо тэр голд орцсон гэр бүлийн бүх шийдрийг гаргадаг босс иш чинь тий. За энэ нь заавал ээж байх албагүй, аавч бас байж болно. За аль нэг нь. За ямар ч лсэн гэр бүлд нэг одоо хүчтэй хүн байдаг. Тэр хүн одоо бүх дүрм журыг тогтоодог. Тэр хүний үгийг дагах ёстой. Дагахгүй бол шийтгүүлдэг. Эсвэл одоо үгүйсгэлтэй мэдэрдэг тийм төрлийн гэр бүл байх нэ. За энэ гэр бүлийн онцлог гэх юм бол гэр бүлийн аль нэг эцэг эхийнх нь аль нэг нь итгэхгүй оролцоотой байдаг. Жишээ нь одоо энэ зураг дээр ээж одоо гэр бүлийн хамаг шийдвэрийг гаргадаг, зохицуулдаг байлаа гэж бодоход аав бол тийм итгэхгүй, пассив одоо телевизэр үзээ сууж идэг ч юм уу, сонин уншаа сууж идэг, эсвэл ажиллаа хийгээ явж идэг ийм оролцоо муутай ерөнхийдөө нөгөө их нэртэйгээ зөрчил гаргахгүй тулд илүү чимээгүй, дууга байх хандлагатай байгаад идэг. За хүүхдүүдийн хувьд гэх юм бол одоо ээжийн үгийг дахгүй болохгүй, ээжээсээ айх тийм одоо илүү нэг тийм одоо аюултай мэдрэмжтэй юм гэртээ тайван байж чадахгүй, ээж яачих бол юу гэж бодох шийтгэх болов юм айдас хүйцээр тулгуурсан. За тэг гэр бүлийн онцлог гэх юм бол дүрм журмыг маш хатуу мөрддөг. Дүрм журам дахгүй бол хатуу шийтгдэг ч юм уу те. Ямар ч лсэн ийм чи ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн хатуу юм дүрмүүд ихтэй байдаг. За тэгээд энэ бол хүүхдүүдийг ямар онцлогтой болгодог вэ гэхээр task oriented одоо performance буюу одоо ийм хүүхдүүд маань одоо хайрыг би хүлээн авахын тулд би сайн байх ёстой. Би хичээх ёстой ч юм уу те. Би ийм хийж иж эцэг эхийнхээ хайрыг авнаа гэж одоо кодлогддог. Тэгээд одоо би сайн хичээлээ их ёстой ч юм уу те. Ээж аах үгийг дагах ёстой. Тэгжиж би хүлээн зөвшөөрөгдөж хайрлагдана гэсэн ийм кодтой болоод за том болохоор илүү people pleaser буюу одоо хүмүүст нийцүүлэгч, хүмүүст одоо таацуулагч төрлийн болох гээд идэг. Тэгээд одоо эсвэл ийм нөгөө perfectionist ч юм уу амжилт гарах гэж маш их зүтгэдэг. Тэгжиж өөрийгөө баталж нотлох гээд одоо улаарах те. Бөгөөс ингээд тайван байж чаддгүй, өөрийнхөө үнцнийг мэдэрч чаддгүй тийм болох гээд идэм байх. За тэгээд бас нэг онцлог гэх юм бол бас энэ гэр бүлд хүчирхийлэл байх бас боломжтой. Одоо тэр гэр бүлийн шийдвэр гаргадаг хүчтэй нэг нь бол үг хэлээр хүчирхийлдэг байж болно. Эсвэл зөвхөн үг хэлээр биш одоо биеийн хилэмжээр харцаараа хөдөлгдөг ч юм уу те. Одоо харцаараа одоо эцэг эхийнх нь хин нэг юм таагүй ууртай ах юм бол хүүхдүүдийнх нь тэрийг мэдрээд одоо ингээд таацуулж эхэлдэг. Ээж аавынхаа тал нийцгээд ингээ хичээгээд те ийм айдас хүчтэй тайван орчин байдаг бахна. За мөн бас энд одоо янз бүрийн биеийн хүчирхийллүүд ч байж болно. Хүүхдээ зодож шийтгэх ч юм уу те одоо ямар нэг байдлаар тийм хүч давмгайлж одоо бүгдийг захирдаг ийм онцлогтой ах нэ. За тэгээд хамгийн гол одоо гэр бүлийнх нь баримтлагдаг зарчим нь юу вэ гэхээр те миний зөв чиний буруу те одоо миний үгийг л дагах хэрэгтэй гэсэн ийм зарчимтай. Ийм онцлогтой ах нэ. За ийм гэр бүл хэрвээ та өсөж төрсөн бол те таны одоогийн бас сэтгэл зүйд яаж нөлөөлж ийн та одоо байгуулсан гэр бүлдээ та энэ хэв загвараа давтаж байна уу эсвэл эсрэгээрээ одоо болж ийн үү те тэрийг бас хуваалцаал их сонирхолтой байна. Тэгээ та тэрийг хуваалцаарай гэж хүсэж байна. За гурав дахь гэр бүлийн төрөл. За энэ зургийг харах юм бол protecting family буюу одоо хамгаалагч төрлийн гэр бүл байна. За энэ зурагт ингээ харах юм бол за ээж бол одоо ингээд одоо юу гэх асуудал шийдэгч хамгаалагч байх нь л те. Ер нь урдуур нь ороод хүүхдүүдийнхээ урдуур ороод юм хийгээл гэдэг. Нөхрийнхээ урдуур ороод хамаг
ажлыг хийж идэх ч юм уу те харах юм бол ингээл хамаг гэр бүлийн ачааг авч яваал ингээл асуудал шийдээд байгаа юм шиг харагддаг боловч энэ нь бас тийм хортой байдаг бахны. За яадаг вэ гэх юм бол өнгөцгөн арах юм бол ингээд энэ гэр бүлд нөгөө бие биенийхээ хувьд яг санаа тавьдаг те асуудалд нь санаа тавьж нэгнээ халамжилдаг. Тэгээд хүүхдүүд бол яг нь анхаарлын төвд бас байдаг учраас хайрлагдсан гэдгээ мэддэг ч юм уу те мэддэг одоо тодорхой хэмжээнд халамж анхаарал авдаг. Гэхдээ энэ нь бол ийм эрүүл хил хязгаартай биш, жоохон хортой байдаг байна. Хүүхдүүдийнхээ өмнөөс хит одоо урдуур нь орж бүх зүйлийг хамгаалж ингээд өөрөөр нь шийдвэр гаргуулах, бие дааж сургах тэр байдлуудыг хаагаад идэг учраас хүүхдийн хөгжил саад болдог. Хүүхэд бие дааж сурахгүй тий өөртөө итгэлгүй тэгээд одоо тийм болж төлөвшдөг. За ээж нь одоо урдуур нь орж одоо бүх шийдвэрийг гаргах одоо юу гэдэг нь тий ямар нэгэн алдаа гаргахыг зөвшөөрдгөө алдаа гарах юм бол тэр хариуцлагын ээж нь өмнөөс нь үүрдэг ч юм уу тий. Заавал ээж нь хаалгүй аав нь ч гэж бас болно. Аль нэг нь ингээд үргэлж одоо асуудлаас хамгаалж идэг ийм төрлийн бас гэр бүл байдаг бахнэ. За одоо overprotecting буюу хит хамгаалдаг. За энэ гэр бүлийн ингээд ерөнхий системийн зургийг харах юм бол гэр бүлийн төвд нь эхнэр нөхөр хоорондоо харилцах биш харин гэр бүлийн төв нь хүүхэд болсон байдаг. Хүүхэд яаж ийн хүүхдээсээ л болж одоо баг эхнэр нөхөр нь хоорондоо харилцдаг ч юм уу те хүүхдтэй хит анхаарах ийм хандлагатай. За мөн бас ингээ харах юм бол гэр бүлийн нэг гишүүн хит их ачаалал хариуцлага авдаг учраас одоо юм хохирогчийн дүрт орох те би одоо энэ хамаг юм гэр бүлийг авч явж гин би л одоо энэ санхүү асуудал бүх юмыг нуруундаа өөрчин гэсэн юм гомдлсон хохирогч байдалтай харилцдаг. Нэг нь болохоор хит итгэхгүй гэр бүлд одоо энэ пассив оролцоо багтаа болчиход идэг. За нэг юм байна. За дараагийнх нь харъя. Дараагийнх нь болохоор за энэ гэр бүлийн бас нэг онцлог нь гэх юм бол одоо энэ protecting family буюу бүх зүйлээс хамгаалдаг гэр бүлийн онцлог нь юу гэдэг вэ гэхээр одоо ямар ч үнээр хамаагүй peace тогтооно, амар тайвныг тогтооно. Амар тайван л байхын тулд одоо би юу ч золиослоход бэлэн өөрийн хэрэгцээг золиослох тий бусдын хэрэгцээг золиослох. Ер нь бол тэр зөрчил маргаан тэр гэр бүлд үүсэхгүй тулд л ингээд хит хичээж байдаг гэсэн үг. За ингэснээр болохоор тэр жинхэнэ асуудлаа шийддэггүй зүгээр ингээд одоо хучаад тэгээд ингээд аргалаад өнгөрөөгөөд идэг. Тийм хандлагатай. За заримдаа болохоор ямар буруу хандлага гаргадаг вэ гэхээр гэр бүлийн асуудлаа шийдэхийн тулд эсвэл хүүхэд хүмүүжил тал дээр хит одоо нэгнээ буруутгах тий хүүхдийг буруутай юм шигээр мэдрүүлэх чиний буруугаас болоод одоо инглээ тэглээ гэж яллах хандлага их гардаг. За энэ гэр бүлд гардаг бас нэг юм харилцааны гурвалжин гэж байдаг. За энэ гурвалжин болохоор Karpman-ы гурвалжин гэж нэрлэдэг. За энэ нь яадаг вэ гэхээр нэг харилцаанд нэг одоо буруутгагч байдаг. Тэгээд яллагч гэх юм уу те. Тэгээд нэг хохирогч гэж байдаг. За тэгээд тэр хоёрын хохирогч, буруутгагч, яллагч хоёрын дунд нэг зуучлагч буюу эвлэрүүлэгч гэсэн нэг дүр ороод ирдэг. За жишээ авах юм бол одоо аав нь одоо юу гэдэг нь арх уудаг юм итгэхгүй харилцаатай байлаа гэж бодох юм бол аав нь одоо тэр нөгөө нэг хохирогч нь болчихж байгаа. Яллагч нь ээж нь болохоор нөгөө хохирогч болчихж байгаа. За одоо аавч нь болоод ингэчлээ тэглээ гэж гомдолдог ч юм уу те. Ингээд аавыг буруутгадаг нэг дүртэй. Тэгээ нэг буруутантай. За энэ хоёрыг нэг эвлэрүүлэх гээд нэг учрыг олох гээд хичээж идэг дүрд нь хүүхэд нь орчдөг. Тэгээ хүүхэд нь хүүхэд байхдаа хүүхэд биш болоод ээж аавынхаа одоо туслагч нь гэх юм уу. Хүүхэд хэрнээ сэтгэл санааны хувьд аль хэзээ эцэг эхийн дүрд ороод эхэлдэг. Эцэг эхээ эвлэрүүлэгч болоод тоглож ийн гэсэн үг. За энэ гэр бүлийн ийм гурвалжин үсчээд идэг. Гол одоо гэр бүлийнхэн дүрм нь юу вэ гэхээр тий өмнө нь бол одоо нөгөө өмнөх хэв загваруудад чиний буруу миний зөв гэсэн хандлагатай байсан бол энэ гэр бүл яадаг вэ гэхээр одоо би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна. Би чиний бодлыг одоо бодолд итгэлтэй биш байна ч гэдэг юм уу тий ийм бүдэг бадаг ийм бүрэнхий тойруу байдалтай ханддаг. Яагаад тэгэхээр асуудалтай нүүр тулхаас айдаг, зөрчлөөс цухтаадаг учраас ерөнхийдөө ийм одоо бөөрийнхий байр суурьтай байдаг бахнэ. За дараагийн гэр бүлийг харъя. Дараагийнх нь болохоор enmeshed family буюу одоо хит холилдсон
ийм хит одоо зууралцсан гэр бүл гэх юм уу? Хит наалцсан. За ингээд өнгөцгөө харах юм бол айгүй гоё ийм халуун дулаан уур амьсгалтай ойр дотн гэр бүл шиг харагддаг. Гэхдээ эрүүл хил хязгаар байхгүй байгаа учраас энэ гэр бүлд бас маш олон асуудал гардаг. За энэ гэр бүл яадаг вэ гэхээр хит одоо нэгнийхээ асуудалд оролцдог. Эрүүл хил хязгаар гэж байхгүй. Одоо индивидуал буюу хувь хүний одоо амьдрал гэж байхгүй. Ерөөсөө хүүхдийнхаа тий одоо нөхрийнхөө одоо юу гэдгийг дараа нь тусдаа гэр бүлтэй болсон ч гэсэндээ ээж аав нь одоо хүүхдийнхаа гэр бүлд нь хит оролцох ч юм уу тий хадам аав ээж нь оролцоод идэг ийм одоо голдуу ийм Азийн соёлд илбэг байдаг ийм гэр бүл байгаа. Холилдсон гэр бүл. Санхүүгийн тий нэгнийхээ хувийн асуудлуудыг холилдож маш их орооцолдож амьдардаг гэх юм уу. За эрүүл хил хязгаар байхгүйгаас болоод ер нь бол хувь хүний одоо үзэл бодол яригдахаас илүү групп манай гэр бүл юу гэж бодож байна? Манай гэр бүлийн үн цэн юу вэ гэдэг дээр анхаарлаа хандуулдаг. За тэгээд энэ гэр бүлийн өөрийнх нь үн цэнтэй нийцэхгүй ямар нэг үзэл бодол, дуу хоолой гэр бүлийн гишүүдээс гарах юм бол шууд одоо нам дарж авдаг ч юм уу, өгөөсгдөг, эсэргүүцдэг, тэ эсвэл шийдэгдэг ч юм уу. Ийм байдаг бахнэ. За тэгээд ийм гэр бүлийн гол онцлог гэх юм бол бас ийм харилцаагаа өмчлөх хандлагатай хит их attachment-аас болоод одоо яа тийм гэр бүлдээ ингээд аав нь хүүтэйгээ ойр ээж нь охинтойгоо ойр ч юм уу те эсвэл ингээд хин нэг нь гадуурхагдах хин нэг нь хитрхи ингээд хоорондоо ойр харилцаад одоо ийм өмчлөх сэтгэлгээ үүсгээд идэг. Тэгээ энэ гэр бүлээс гаралтай хүмүүс бас өөрөө гэр бүл зохиохороо одоо нөхрөө хит өмчлөх хардах те ингээд хувийн орон зайг нь олгож өгөхгүй ингээд наалдаад идэг. Ганцаараа байхдаа одоо insecurity буюу тийм аюулгүй тайван мэдрэмж авч чадахгүй юм аюултай санагдаад идэг учраас хин нэгэн хүнтэй харилцахаараа тэр ингээд наалдаж заавал зууралдаад идэг. Хосын харилцаандаач тэр найз нөхдөйх дээрээч тэр харилцаагаа өмчлөх гээд идэг хандлагатай. Одоо ийм эрүүл хил хязгаар тогтоож чадахгүй байх нэ чаддаггүй. За тэгэхээр энэ гэр бүлийн гол онцлог нь юу вэ гэхээр бидэнд одоо нэг хувь хүнд өөрийн гэсэн үзэл бодол байхгүй тий. Хувь хүний эрх ашиг гэхээс илүү гэр бүлийн эрх ашиг, нийт эрх ашиг гэдэг зүйл илүү чухал дээгүүр тавигддаг байна. За хамгийн сүүлд нь тэгвэл одоо ингээд эрүүл яг гэр бүл ямар ах хэвтэй вэ тий. Эрүүл гэр бүлийн хэв загварыг хуваалцъя. За яг жинхэнэ одоо гэр бүлийн одоо эрүүл өсөж хөгжих тий тэр ойр дотн байх орчин ямар байдаг вэ гэхээр энэ зургаас харах юм бол за гэр бүл маань ингээд одоо харах юм бол сум заасан байгаа хоорондоо interaction харилцаа холбоо юм бие биен руугаа хандсан харилцаа холбоотой эрүүл харилцааны одоо уур амьсгалтай тий нэг нэгнтэйгээ эв найрамдалтай тусдаа биш гэхдээ хоорондоо хувь хүмүүрийн орон зайг нь олгодог эрүүл хил хязгаар байдаг хэрнээ хамтарч бас ойлголцож ийм нэгдэлтэй амьдарч чаддаг байх нэ. За энэ гэр бүлийн гол одоо онцлог нь юу юм бэ гэх юм бол эцэг их маань бол ийм нэг төвшөнд байдаг. Одоо хин нэг нь илүү эрх мэдэлтэй, хин нэг нь доогуур гэсэн юм байхгүй. Яг 50-50% эрх тэгш оролцоотой оролцдог. Чиний үзэл бодол, миний үзэл бодол хоёулаа чухлаа. Чи юу гэж бодож гин, би юу гэж бодож гин гэд хоорондоо дундаа уулздаг байх нь шүү дээ. За эцэг эхийн харилцаа холбоо ийм тэгш харилцаатай илүү нээлттэй тодорхой байдаг учраас яах нь эргээд тэр нь хүүхдүүдийнх нь бас харилцаанд нөлөөлж идэг. Тэг хүүхдүүд бол яг хүүхэд гэдгээр өсдөг байгаа. Хүүхэд байхдаа эцэг их болдоггүй. Яг л хүүхэд ямар ах хэвтэй тий хүүхэд алдаа гарах хэвтэй, хүүхэд тоглож наадах хэвтэй, хүүхэд тий одоо яаж өсөх хэвтэй тэр эрүүл орчин бүрдүүлж өгдөг. За хүүхдийн хүмүүжилд эцэг их нь аль аль нь тэнцүү оролцоотой оролцож идэг. Аав нь одоо их ажил ихтэй мөнгө олдог байлаа гэдээ гэр бүлийн хүмүүжлээс тустай байна. Гэр бүлийн хүмүүжлд оролцохгүй байна гэсэн үг биш. Аав ч гэсэн хүүхдийн хүмүүжлд оролцсон, ээж ч гэсэн оролцсон тий. За гэр бүлийн гишүүн болгон өөрийн гэсэн үүрэг хариуцлага оролцоотой байдаг. Хүүхэд хүртэлтэй хэдэн настай ч вэ өөрийнхөө хэмжээнд одоо аяг угаачих ч юм уу эсвэл ороо засах ямар нэгэн гэр бүлд хариуцлага оролцоо байдаг. Гэр бүлийн гишүүн болгоны дуу хоолой оролцоотой байдаг бахан л те. Хүүхэд ч гэсэн юу гэж бодож гин үзэл бодлоо хуваалцдаг. Тэрийг ээж аав нь сонсож одоо харилцан
зөвшөлдөлд хүрдэг тийм гэр бүл ах нэ. За гэр бүл бол хамтдаа ингээд нэг зорилгын төлөө эв нэгдэлтэйгээр тэгээд эрүүл харилцаа холбоотойгоор холбогддог тийм онцлогтой. За энэ дээр бол энэ гэр бүлд юм тодорхой хил хязгаарууд байдаг. Нэгнийхээ хувийн орон зайг нь хүндэлдэг тийм байх нь. Тэгээ бас хоорондоо ойр дотн байдаг. Сэтгэл хөдлөлийн хувьд ойр дотн чи юу мэдэрч чинь, чиний өдөр хэр байв гэд ингээд хоорондоо хоолойдээ сууж захта ярилцчихдаг те. Өөрийнхөө мэдрэмжийг хуваалцахаас айдгүй те. Ямар нэг буруутай санагдах шийтгүүлэх үе, өгөөсгөх үе гэсэн айцгүйгээр ярьж чаддаг. Нөгөө хүн нь бас сонсоод хүлээж авч чаддаг ийм гэр бүл ах нэ. За тэгээд өөр онцлог гэх юм бол энэ гэр бүл төсөж байгаа хүүхэд бол хайрлагдсан гэдгээ мэдэрдэг тий. Тэгээд бие биенээ одоо дэмжиж халамж анхаарал тавьж тусалдаг байх нь. За тэгээд өөрчлөлтөнд уян хатан байдаг. Ямар нэгэн өөрчлөлт гарч ирлээ гэх юм бол ингээд тэр нь дасан зохицох чадамж сайтай тий. Асуудал шийдвэрлэх чадвар, харилцаа холбоо тогтоох, ойлголцох чадвар сайтай. За тэгээд энэ гэр бүлийн гол одоо онцлог юу вэ гэхээр тий би ингэж бодож байна. Харин чи юу гэж бодож байна гэж харилцан нэгнийхээ бодол санааг хүлээж авч чаддаг. Үүгээрээ одоо эрүүл тэр гэр бүлийн орчин бүрдүүлдэг байх нэ. За тэгээ бидний зорилго бол мэдээч энэ эрүүл гэр бүлийн загвар руу тэмүүлэхтэй энэ гэр бүлийн загвараас суралцаад одоо эрүүл гэр бүлийн орчин хин ч гэсэн бий болохыг хүсэж байгаа. За тэгээд бид нар ямар ч одоо гэр бүлийн орчинд өссөн бай тэ эрүүл биш магадгүй гэр бүлийн амьдралд маань үхэл хагцал өвчин траума янз бүрийн асуудал гарснаас болоод тэ эцэг их маань бол хамгийн сайнаа мэдээж хийсэн эцэг ихээ буруутахаас илүү тэдэн маань ингээд ийм асуудалтай байсан учраас одоо төгшүүртэй байнга аюулаас хамгаалдаг болсон юм байна. Эсвэл ийм асуудал байсан учраас ээж урдуур орж эсвэл аав урдуур орж бүхнийг зохицуулдаг байсан байна ч юм уу тэ гэр бүлд маань хүчирхийлэгч байсан учраас одоо ийм уур амьсгалтай байсан гэдгийг ойлгоод тий аль нэг гэр бүлээ одоо буруутахгүйгээр ийм байсан юм байна гэдгийг ойлгоод тий өнөөдөр миний одоо гэр бүлээ би гэр бүлтэй хандаад байгаа хандлага маань энээс улбаатай юм гэдгийг ойлгосны үндсэн дээр тий хүн болвол одоо энэ эрүүл гэр бүлийг ямар ч одоо асуудалтай гэр бүлээс гаралтай байсан бий болох боломжтой бүрэн боломжтой шүү. Хүн өөрийнхөө итгэл үнэмшил сэтгэл зүгээ өөрчилснөөр гэр бүлээ бас эрүүл ийм уур амьсгалтай, эрүүл соёлтойгоор хүн болгон бий олгоосай гэж хүсэж байна. Тэгэд энийг үзэж байгаа эцэг эхч вэ, хүүхэд ч вэ те бас өөртөө хэрэгтэй нэгч болов бас дүгнэлт зүйлийг олж харсан бол миний зорилго биеллээ. За тэгээд яг эв эрүүл одоо гэр бүл гэжүүл мэдээж ховор тийм болохоор ингээд өөрийгөө бити буруутгаарай одоо өссөн төрсөн гэр бүлээ ийм байх тийм байх гэж гоочлохоос илүү те өнөөдөр ингээд манай гэр бүл тохиолдоод байгаа асуудал нь магадгүй зөвхөн нэг хүнээс болоогүй юм байна те нэг хүний буруугаас биш бүхэл бүтэн гэр бүлийн систем нь ингэж ажиллаад байгаа учраас энэ нь биднэрт эцэг эхэд хүүхэд ингэж нөлөөлөд байгаа юм байна гэдэг том дүр зургаар нь олж хараасай. Тэгээд бас эндээс бас өөрийгөө олж хараад өөрийнхөө гэр бүлийг бас тэр ямар ч гэр бүлээс гаралтай байсан бай те эрүүл тэр харилцан ойлголцолтой бие биенээ хүлээн зөвшөөрөлдөг хайрладаг тэр сайн сайхан гэр бүл рүү бас өөрийн гэр бүлийг соёлоо бүрдүүлж хөгжүүлээсэ гэж та бүхнээс хүсэж байна. Тэгээд асуух зүйл комент ах юм бол бичээрэй гэж бас хүсэж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баярлалаа.